За гой хөдөө явлаа. Хөрх найзтайгаа хамтдаа. Гой нот өгрөө очиж. Хэд хоноод ирэндээ. За би урдаас ирээд гэртээ 1-2 хонсноо. Тэгээд дараагийн аялалдаа гарчих. Гоё бай. Сонирхолтой ингээ хөдөө явах гэж байгаа болохоор бүр ингээд маш гоё тоглолттой байна. Тэгээд влогтой минь хамтдаа гараа. Ой, зураг юм аашин тий. За хангаа тэр төв дээр аймгийн төв дээр ирсэн байгаа. Тэгээ сая 9 цаг гар явсан тий. 400 гаруй километр яваад ирсэн. Одоо болохоор найзынхаа ихчинд гоё хоноод тэгээ цаашаага өглөө аав ээж явахад 100 гаруй километр явна. Тэгээ гоё юм. Цагаар амар гоё юм. Тэгээ яв. Халтраас авчиж. Одэш. Тэр цаад. Хөшрөгөнө. Хөөе чи тангаса энэ босоод ирдэ ари. За дивэрэ. Гоё. Би сая ирээд бүр нам унтчих. Нэг хэдэн минут. Тэгээ сая буцаас ирсэн. Одоо гоё харахыг бодог иднэ. Яманы бодог их хаа. Ямана. Амархан юм бэ нөө. Тэгээд ингээ хатаана гинэ. Ингээд ийм зүгээр сэлдэг юм. Шилдэг юм байна. Тэр ирсэн тий. Тий тэр. За ингэж гоё арал хэлээ. Нэг талаараа бараг бяцлага шиг амар гоё юм. За энэ хүүхдүүдтэй нуугт тоглож байгаа хгүй гэсэн чинь. Наадраа нуугт тоглож. Нэг нь анаа. Оо байхгүй. Хүүе чи яах гэж байгаа. Тийсээ оног гэжсэн үү? Алдраа би олцсон. Энд дээ шүү дээ. Яа, энэ чи нуугдахгүй мүү? За тэгээ за. Туглаа хашиж дээ тий? Хашаад оруулж дээ гинэ. Ингээд орсон юм биш ямар мундаг юм. Морьтой ямар гоё харагдсан юм бэ? Яа, тэр заах юм одоо яах гэдэг юм бэ? 맞아. 잡아. За ресторан тэнгэрийн хаяа ийм гоё байна гэж боддоо. Үнэхээр хэлэх үг алга. Амар гоё байна. За ингээл 5 цаг бараг 4 өнгөрөөгөө хэлээ тараа. Тэгээ одоо энэ дас бицикл таах маань олондоо авчих шиг байна. За энэ дас их басчихсан. Энийгээ саах гэж юм. Сая чинь тань марлуудаа гаргацсан. За энэ амиа хүрээ саачих юм. Би одоо сааж үзэндээ гэхэд. Oh my god. Гараад байгаа мó? Яа энэ гайгүй юм уу? Яна өвтгöd байгаа юм шүү дээ. Oh my god.
Би орон. Ингээд хордоо тий. Хүчтэй ингээд. Жохон нөгөө маснаас нь яагаад байгаа болохоос ингэх нь бас гайгүй мэн тий. Амар гоё юм уу гэж тий. Амар том байгаа шүү. Ингээд саасан сүнүүд тий. Энэ хідэн мал яг бай. Хідэн өхрөх юм. Нэг өхрөх үү? Нэг гарan. Би сая нөгөө нэг тухлаа өгцсөн юм. Нэг литр гарна уу? Тийм шиг тий. Тэгээ шигээд. За. Тэр сараагч цуссан юм уу? Мөн үү? Амар гоё навш яригдсан. Би зэ уулан дээр гараад ирсэн. Амар гоё юм. Ингээд зах хязгааргүй тойроод уулнаа харъя. За тэгээ влогтой минь хамт байгаад баярлалаа. Би тэд гоё мэлхиадэн дээр гарч ирсэн байна. Тэ? Надаа ингээ мэлхиадаа танилцуулж байгаа. Манай түнрөө өөртөө нэрийг өгсөн гэсэн тэ? Тэ. Алдралж хэлтүүлж. За үрцэн айл руу очиж айрыг уух гад явжсэн чи энэ машин шаварцаач. Гэхдээ бигээс энэ нуурыг хараад явъя бүгдээ. Энэ гоё нуur юм. Энэ тэнгэрээ яг артаа бас. Шипээс энэ гоё найзахаа ээж. Дээлэн нэмсэн гоё яваад. За. За. Клаа. Бороо. За Хангай аймгийн өндөр улаан сумын Хануугал дээр ирсэн байна. Тэгээ одоо болохоор энэ нөгөө суврагныхан дахил болж байгаа юм байна. Тэгээ ерөнхийн нэг багахан хэмжээний наадам марк юм болж байгаа маань. Энд 2-ын даваа сая өгдөжсэн. Тийм бид хэд гоё айрыг угаад одоо морь унана гоё хууш өрөөдөө сайхан наадамлах гэж байна. За влогтой минь хамтаагаад баярлалаа. За би бороод гардаг үү? Мөндөр болчлоо. За бүгдэнд гоё өглөөний минь. Одоо миний аяллаа маань 4 өдөр юм уу? 3 өдөр юм уу? Тэгээд болохоор бид тийш идэрхийн цагаан орох гэж байна. 5 цаг болсон байна. Босцсон. Би одоо нүрмүрээ цэвэрлээ. Ютаг хагаад явлаа. Интеграл карта. Амар гоё гоё. Гэм болохоор ямар гоё юм бэ? За гоё явахсан гоё 5 цаг идчихээд явнаа. Амар гоё. За. Хангай минь жолооны хавцал дээр ирсэн байна. Үнэхээр гоё үзэсгэлэнтэй газар байт юм байна. Бид нар ийшээ харъя наашир. Энд доошоо бас ингээд тэр ордог зам байдаг гэсэн хэм бол хараа. Жох ингээд ойртол утчихж байгаа. Хэм бол энэ доогуур ингээд явна гэсэн юм тий. Энэ дотроос загас идэг гэсэн тий. Гэтэ ямар гоё юм бэ Монгол орн чинь. Үзэж дөнгөж эхлэл ахгүй юу. Цаашаа 21 амир удахгүй юм. За хоргын тоогоо руу гардаг дээр. За одоо ерөнхий ингэ гарах юм байна. За тэгээ энд бол ингээд худалдаа 8 эхлэлт явагддаг юм байна. Гоё Монгол аксессуар энэ төр зарагддаг юм байна. За ийш болохоор ингээд хараа зоогийн газар жижигхэн буудлууд барилдсан юм байна. Оройд баг нэг юм буудлч гэдэг юм уу. Сая цаад зэгтэй буудлын модл хийсэн байсан. Хөрхийн дээ. За одоо дэше гарч үзье. За хоргын тогоомоо судлаачд яг ойролцоогоор үзэж байгаагаар 7700 жилийн өмнө бүр үүсчихсэн юм байна. Тэгээд хоргын тогоон болохоор хамгийн сүүл тулгарсан залуу галтуул гэж явагддаг юм шиг байна. За ингээд нөгөө нэг чулуунууд нэ тий дэлбэрсэн чулуунууд нь яаж ин хандгаа. За хандгаа шиг ийм хуталтай гарчлахгүй шүү. Наачиг ч гэсэн ийм хуталтай гарчлахгүй гэж юм байна. Ирсэн да. Жуулчид амар их байна. Монголчууд манаас нэлээ юм байна. Тэгээд ийшээ ингээ хараад тийш ингээ буумаар ирснэх буун одоо. Тэ хандаа буун өстэй.
дотор явж байна. Тааш явж. Хэмрэн гэхдээ бүр үнэхээр гоё эрсдэлтэй. Хийж үтсэж болох надад мраа. Сая таван дотор орохгүйд яваад байна гэдэг шиг. Бичиж гинэ. Яа, буугаад ирсэн. Эндээс хараа. Буухад амаргүй байлаа. Гэхдээ давж гарч ирлээ. Гараа жоохон шалгуулсан. Эндээс өгнө гэж ирэл айтах юм тий. Би шиг одоо ямар ч зөв өсөө гарна энэгээр ч. Яа, сая нөгөө хорхын хаан дотор ороод би гараад ирсэн. Тэгээд буухаас илүү дээш өгсг нь амар байлаа. Миний баг нөгөө амьдралдаа авч исэн бас хамгийн амар юм зэрэгтэй үйлдэлүүдийн нэг хамгийн амар мэдрэмжүүдийн нэг байлаа. Гэхдээ ингээд даваад гараад ирсний цаана бүр амар гоё нэг юм өөрөөрөө бахархах сэтгэл төрсөн. Тэгээд амар тэр доор ороо явжсэн чинь нэг ах явжсэн хэрэг би тэгээ нөгөө найзтайгаа хамт явжсэн чинь тэр ах ямар зэрэгтэй юм ихтэй вэ? Тэгсэн чинь тэр угнаас амар гоё нэг тийм гоё тусаад яг нөгөө хүн үгээр өслөгддөг болохоор тэгээд дээшээ гарч ирсэн чинь маанаас болохоор намайг чи чадна гэж хэлсэн чинь би нэрээ тэнтэй би чадна. Тэгээд дээшээсэн тэгвэр ингээд бүр одоо хүртэл ингээд салганы арилахгүй байхгүй юу? Яа бүр амар гоё лээ. Тэгээд ингээд гармаа нь жоохон ингээд бэрцсэн. Тэгээ өвдөг жоохон бэрцсэн. Тэг би яагаад ч юм ингээд юмд нөгөө талархаж сурсны маань бас нэг гоё ач гавьяач гэдэг юм гарсан гэж бодож байгаа. Тэр чулуунаас барагдаад унахаар байсан. Гэхдээ ингээд би баг ингээд гიშгэж байгаа чулуу болгоно нэрээ ингээд талархаад чулуунууд минь баяр. Зя гоё. Тэрхийн цагаан нуурнээр хонохны. Фанэс тэнгэрч. Би ийм юм найзтай явж байгаа мó хандаа. Oh my god. За хандаа битэр тэрхийн цагаан нуурын ирэг дээрээс гоё юм 15 үнний суудлтай заваар явах гэж юм. Амар хэмтэх юм 20 мянган нэ хүний. Тэсний тэрний хадаа авцал дээр очиод тэгээ зураг авахулж ирдэг гэсэн. Гоё яг өсөл талаа ирэг дээр байгаа юм шиг л. За энэ хартаа тэрхийн цагаан нуурын дээр орой ийм гоё нар жаргах юм байна. Үнэхээр гоё харагдчихэв. Тэгээ орой нөгөө нуур жоохон тэлдэг гэсэн яг үний юм байна. Ууг нь нэлээд гайгүй харагдсан. За одоо бүр амар ингээд тэлцэн харагдчих байхгүй юу. За миний влог маань энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд яг одоо тэрхийн цагаан нуурын ирэг дээр маш гоё. Ерөнхийдөө энэ одоо Gold Hour гэдэг юм ихтэй байдаг. Энэ хөө зохиолч 2 дахь ном эхлүүлээ сууж байна. Тэгээд бүр үнэхээр гайхамшигтай. Зүгээр хуудас бүрээс нь маш гоё мэдлэг мэдээллүүдийг авч ийн. Тэгээд энэ нэг надад бүр үнэхээр их таалагддаг.